Хүүхэд насанд хүргэж өгдөг гаалт тэргэнд яг одоо суух гэж байна. Bielefeld. Red Al гэсэн номертой Bielefeld-ийн галт тэргэнд би суучлаа. Энэ галт тэрэг 1 цаг 30 минут явдаг. Ингээд Багада байсан Bielefeld хоттой ирлээ. За ийм нэг Deutsche Bahn буюу Герман галт тэрэг компани нөгөө өртөөнүүд дээр тавьсан ийм түрээсийн дугаа түрээсэлжлээ. Харин Багада бол аав ээжтэйгээ хамт энэ Straßenbahn буюу U-Bahn-аар явдаг гэсэн. Ийм U-Bahn-таас ухалсан зургнууд дэлгэцэн дээр гарч байна. Тэгээд өнөөдөр ингээд харахад яг хിവэрээ яг 2004-өөс 8 онд хэмжилжсэн U-Bahn-ад яг хിവэрээ. Энэ бол Jan Platz. Хотын хамгийн хөдөлгөөнтэй хотын төвийн автобусны буудал байгаа. Энэ сандал дээр ээжүүд хоёр суугаад зураг авахсан байна. Тэгээ энийг дахиж авахлаа. Энэ сандал нь яг хിവэрээ. Ямар сони юм бэ? Сандал нь яг хിവэрээ. Яг автобусны буудлын хажууд байдаг McDonald's бас их ордог байснаа их санаж байна. За гэхдээ одоо бол ширээ сандал мандал гэдэг бүх юм өөрчлөгдсөн байна. Гэхдээ жоохон байхдаа иддэг байсан энэ хүүхдийн багцыг авч идлээ. За Багада аав ээжтэйгээ хамт энэ хотын төвийн худалдааны захаар явдаг байсан. Гэхдээ энүүгээр явж байснаа ерөөсөө сандгүй маа. Ингээд Jan Platz одоо хотын төв талбай дээр ирлээ. За тэгээ эндээс энэ цагийг өстой яг харж ирснээр сандیں۔ Энэ Pizza Hut тэнд байдаг гэдгийг бас санаж байна. Бас энэ байшин дээр энэ NV Neue Westfälische гэд энэ нэг лого тэмдгийг бас харж ирснээр их санаж байна. За дахиад нөгөө тэмдэг байна. Энэ тэмдэг угаасаа ер нь энэ хот зөндөө байдаг болохоор миний нүдэнд их туссан юм байна. Bielefeld хотын хуучин нутгийн ордон одоо засаг захиргааны ордон гэж хэлж болох юм. Энэ цагаан байшин гоё хийцтэй энэ байшин бол театр. За Deutsche Bahn-ы дугуйгаа тавиад дээшээгээ эртний нэг цайз маягийн цамхаг маягийн Spagenburg гэдэг нэртэй газар очино. Энэ бол энэ хотын хамгийн үзэх ёстой заавал нэгт ордог газар. Багада аав ээжтэйгээ зөндөө энэ дээр ирдэг байсан. 19 сарын 31-нд хүртэл энд хүмүүс ирж он гаргадаг. Ингээд солиод буудалаад айгаа гоё. 1240-өөс 1250 оны хооронд баригдсан энэ эртний цайз хан хаалга бол яг хотын аюулгүй хамгаалалтын зорилгоор анх байгуулагдчихсан. Гэхдээ 18-р зууны үеэс хойш шорон болоод тэгээд орчин үед бол ингээд үзрийн газар болсон тийм сонирхолтой түүхэн газар байгаа. Эндээс Bielefeld хотыг үнэхээр панорама хэлбэрээр харж болно. За яг энэ цамхаг дээр гарах нь 2 евро байсан. Гэхдээ өглөө 10 цагаас нэгээг байсан болохоор гарч чадсан. Гэхдээ Багада гарч исэн зургийг харууллаа сая. Эрт дээр үед маш олон хотууд хоорондоо их байлддаг байсан. Тэгээ газар нутгийн баталгаажуулж тэгээ ийм 4 өнцөгтэй. Тэгээ 4 өнцгөөс нэг хамгаалтын байдлаар 90 тойрноо харах бүрэн боломжтой ийм өндөр хантай ийм ингээ цайжиг барьж ирсэн байна. Дараагийн газар бол Rudolf Oetker Halle гэдэг газар. За энд бол ийм нуур байдаг. Бас хүүхдийн тоглоомын талбайтай аав ээжтэй хамт зөндөө ирж исэн. Энэ тоглоомын талбай дээр бид зөндөө тоглож исэн. Ялангуяа яг энэ иншлсээр тоглодог энэ сутгуурддаг яг энэ хөр яг тоглож исэн маш их санаж байна. Бүр яг энэ яг хിവэрээ байхаар айхуу сонирн байна. Хоёртойдоо тоглож байсан хүүхэд 18 хүрчихсэн байна шүү дээ. Хамгийн сонирхолтой хэсэг эхлэх гэж байна. Миний Багада байсан гэртээ ирж байна. Гэр. Энэ 35 номерын EBZ гэдэг олон улсын оюутнуудын байшинт аав ээжтэй хамт байсан байна. Тэгээд энд яг энэ бичгэн дээр аав ээж хоёрын зураг авахулж байсан.
Манай гэрийн уртын талбай дээр энэ моднууд алюминий мод байсан шүү дээ. За гэрийн хаяг энт байна. IBZ Internationales Begegnungszentrum. За энэ модон дээр би гараад бүр 6 ахуулж байсан. Энэ манай цонх байна. Яг энэ 3 цонх. 5 настай од эрдэм энэ модон дээр гарч байсан гэд боддоо. За гэрийн яг арт ийм нэг арк байдаг байсан. За энэ аркн дээр бас агуулж байсан зураг гарч ийн. Одоо бүгд айгуу гой зүйл хий. Юу вэ гэвэл миний цэцэрлэглөө явцгаая. Миний цэцэрлэглөө явахын тулд гэрээс гараад нэг 10 минут алхдаг. Яг энэ университет Bielefeldийн хажуугаар алхаж очдог. Яг энэ замаар. Одоо цэцэрлэглөө явдаг замаараа би ганцаараа дугуй унаад явж байна. Kita Welensee гэдэг нэртэй цэцэрлэгт би 3 жил явсан. За ингээд энүүгээр баруун тийш эргээд манай цэцэрлэг байна. Even Galicia Kita Welensee гэдэг нэртэй. Коронавирусын нөхцлөөс болоод намайг дотор нь оруулахгүй гэсэн яг л хүүхдүүд байгаа. Маш олон хүүхдүүдийг эсэлт оруулж болохгүй. За 2008 оны төгсөлтийн бичлэгийг үзэж байна. Энэ бол манай ангийнх олон орны хүүхдүүд байсан. Солонгос, Хятад, Метод гэдэг. За манай ангийн хүүхдүүдийн нэр байна. Клара, Фиона. За энэ бол од эрдэм зүүн талд нь миний цолмос найзаа. Харин энэ бол миний хамгийн сайн найз Макси. Жоон байхад яг энэ тойрог хэлбэртэй энэ эцсийн буудлын ингэж боон тойрдог энэ замыг их сонирхож харж ийсэн. Тэгээд одоо харсан чи бас их гоё харагдаж байна. Ер нь их би бас галт тэрэгний хоббитэй.